За сайн байцгаана уу өдрийн мэнд энэ өдрийн мэндэ. За бид өнөөдөр үтсэн контент одоо ревю хийн. Тэгээд бас контентоор уулзалтаагүй маш их утсан байна. Тэгээд одоо бид ерөнхийдөө бол аль болох контентуудаа таслахгүй хийнэ. За өнөөдөр юу ярих вэ гэхээр нууц тэмдэг энийг ингэ тогтооч. За өсөө гаргаж ирэх юм. Нууц тэмдэглэл. За өнөөдөр болохоор нууц тэмдэглэл 2 нэвтрүүлгийн залбаагийн орсон дугаарыг ярина. Араарийнхын дугааруудыг ярина. Миний царай хоолой өчигдөр энэ залбаагийн орсон дугаар бас дараагийнхын дугаарыг үзээд зөндөө уйлаад хамт уйлаад үзээд нүдтэй амар хавдаад өглөө бүрстэ 2 3 даабал давхраатай хаалган орсон юм шиг л сэрлээ. Өчигдөр бүр орой үзье яг унтахаас өмнө. Тэгээ үнэхээр энийг ярих хэрэгтэй. Энийг төвшөөс ярьж үгээгээд. Би бол үзээгүй байгаа тийм. Би бол янз бүрийн юм хийх гээд ингээд үзээгүй байсан. Тэгээ дэлгүүнөөгөөс ерөөхдөө бол бүгднгийн одоо сонсоод тэгээ зарим нэг хэсгүүдийн бол сонсоод гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр бид энэ нэвтрүүлгийг бол дүрсийг гаргаж чадахгүй. Зүгээр дуугийн сонсоход явъя гэж. Тийм. Хальт дуугийн сонсоход тэгээд одоо зөндөө бол улсууд хөтөлбөр олгоод энэ нэвтрүүлгийг хийцэн байхад тэрийг хамаагүй ингээ бүгдийг бүрэн бүтэн үзүүлээд байж болохгүй шүү дээ. Тийм болохоор ямар ч сан тавьж чи энэ нэвтрүүлэг дээр ерөнхийдөө юу яригдсан тэгээд яасан ийснийг ингээ ярий заяа. За тэгээд түүний араас хоёулаа энэ ч юу гэж зөвлөсөн гэдэг ингээ араарсан ярих юм. Энэ нэвтрүүлгийг бүр шимтэн үзсэн гол шалтгаан бол ерөөсөл инх төвшин сэтгэл засалч юмч. Яагаад гэвэл энэ хүний өгж байгаа үзэг шалтгаан гэсэн үг шүү дээ. Нөгөө өгж байгаа зөвлөгөө, юмыг харж байгаа үнцэг, сэтгэл зүйч, сэтгэл засалч хоёрын ялгаа гэж юу вэ гэдгийг зүгээр л утгаар нь ойлгуулж илээ. Өмнө нь инх төвшин эмчийн YouTube дээрээс нэг сэтгэл зүйн зөвлөгөө сэтгэл заслыг үйлчилгээ үзүүлж байгаа тийм бичлэгүүдийг мерсээр үзчихсэн. Гэхдээ энэ дээр бол яг амар сэтгэл зүйчдийн ярилцлага, сэтгэл зүйчдийн нэвтрүүлэг юмнууд үтсээр агаад яг сэтгэл засалч хүн нэг ярилцлага өгөх нэг өөр хэрэг, яг өөрчлөлөгчтэй суугаад ярилцах бас нэг өөр гэдэг юм байна гэдгийг ялгааг аягүй сайн олж харсан. Тий. Тэгээ дээрээс нь бас нөгөө нэг сая ном нь гарсан болохоор номных нь нөгөө бичиглэл яг тэр нь бас яг өөрчлөлттэй зөвлөгөө өгж байгаа юм шиг байдаг штэ. Тэгмүүд яг тэрүүгээр нь ингээд уншиж байгаа. Тэгээд юмын үзэнгүүд энэ хүний ажил мэргэжлийг үнэхээр үнэлэх вау гэж бодох сэтэл төрсөн. Тэгээ энэ нэвтрүүлэг бүр амар сэтгэл төрсөн. Тэгээд зөндөө уйлсан байдаг юм аа. Тэгээ ярьчих уу. За шууд ярих уу. Тэгээд өнөөдөр үзэх одоо ярилцах нэвтрүүлэг бол нууц тэмдэглэл 2. Тэгээд ноён залбоогийн орсон юм контент байгаа. Тэгээд та бүхэн яг үнэхээр одоо бит хоёроос магадгүй сонсцоход тий энийг үзмээр санагдах юм бол Univision Zest рүү ороод кино багц тэгээд гэрийн томьёо гэдэг энэ чэнэс үзэж болох нэ. За ерөнхийдөө бол бит хоёр ямар талаас нь хэлээд байна вэ гэхээр үзэгчийн талаас сонирхуулах гад ярьж байна гэж. За энэ контент дээр юу гардаг вэ? Эхлэе тий. За эхлээд бол мэдээж сэтгэл засалч маань хэлж байгаа. Яагаад энэ контентыг хийж байгаа? Яагаад энд чип дээр сууж байгаа вэ гэдгийг тайлбарлаж өгдөг. За тэгээ чамд тохиолдсон асуудал, нөгөөх нь ч гэсэн надад тохиолдсон асуудал хин нэг нь үзээд бас нэг юм ойлгоод аваасай. Бас ийм зүйл дээр ийм зөвлөгөө өгдөг юм байна. Надад ийм тохиолдсноор би энийг ингэж ойлгосон гэд энэ хоёр талын хоёулынгийнхын яриаг сонсоод аль альнаас нь юм суралцах, тунгааж бодох юм боломж олдох юм байна. Тэгээ тэрийг ч бас ингэ өөрчлөөд сануулдаг. Ийм зорилготой сууж байгаа шүү. Түүнээс л яг ингээл зүгээр л нэг өөрийнхөө хувийн амьдралыг яриад ч юм уу те. Тэр бүхнийг ингээл олон нийтэд үзүүлээл байгаа. Тийм утга агуулгаар бол биш. Яг боддоор хажуунаас нь ингээд суралцах өөр дээрээ дүгнэлт хийх боломжтой олдож байгаа юм байна лээ. Яг тэгж үздэм юм лээ. За ингээд анхааруулга санаалга хэлээд ингээд ярьж байгаамаа. Мэдээж энэ хүнд нөө сэтгэл заслын зөвлөгөө өгж байгаа байдлыг энэ хажуунаас нь бичиж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хүн мэдээж л амин хувийн амьдралаа ярих шаардлагатай болж байгаа байхгүй юу? Би тэгээд залбаа гэдэг хүнийг бол маш сайн мэдэхгүй шүү дээ.
Тэгээд сошиал дээр нөгөө гэр бүлээсээ салж исэн тэр сошиалаар төгжижсэн юмнуудыг энэ бол мэдээд байсан. Тэгээд ерөнхийдөө энэ хүний талаар сайн мэдээл байх угаар ингээл бодож исэн чинь энэ контентыг үзээд яг юу болсон, дараа нь яасан тэр мэдээллүүдийг авсан. Тэгээд бас би энэ залууг айгу өрөвдсөн, тэр эмэгтэйч бас маш их өрөвдсөн. Уянгагийн эхнэрийг нь яг чи ингээл энэ хоёр айгу тийм салахгүйгээр амьдарч болохоор байсан юм шиг надад санагдсан. За энэ бол төрөлд өгнөхгүй. За ингээд баг наснасаа эхэлж ярьдаг. Ер нь бол яагаад баг наснасаа эхлээ ярьсан бэ гэхээр эмч маань асуусан л да. Эмчид амьдралаа ингээд яг яриад эн чинь яагаад салсан бэ гэдгийг ярихын тулд шалтгаануудаа ярьж явах явцдаа. Өөрийнх нь баг наснаас бас энэ саллах болсон шалтгаан хамааралтай байна гэж хэлдэг байхгүй. Тэгмүүд эмч ингээд тэрийг нь ухаад за чи тэгвэл яг яагаад салсан гэж бодож юм бэ? Яагаад салалтад хүрэгвэ гэж асуунгууд золбоо өөрийнхөө салсан шалтгаануудыг өөрийнхөө бодлоор ингээд тайлбарлаж байгаа. Ингээд тайлбарлаж байгаа өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө одоо туулж ирсэн өөрийнхөө давж туулсан зүйлүүдээс ингээд тайлбарлангууд яг салсан шалтгаан нь бага насны травмагаас үүдэлтэй гэж өөрөө тайлбарлаж байгаа. За ингээд бага насны амьдрал ярихаас өөр аргагүй ингээд ярьж байгаа шүү дээ. За ингээд өнгөд одоо бага наснда болохлоороо 4-5 настай жоохон багт нь аав ээж хоёр нь маш их токсик харилцаатай, аав нь айгүй харьхуудаг. Тэгээд өөрийнх нь ингээд санаж байгаа ойд орсомчт нь бол ингээд гэртэн тийм хэрүүл маргаанд аюу хэцүү байсан юм билэ. Ингээд аав ээж хоёр нь салаад жоохон багт нь салаад тэгээд ээж нь удалгүй одоо дээр ах эгчтэй учраас энэ гурвыг тэжээхийн тулд Солонгос явсан байгаа. За Солонгос яваад ээж нь буцаж ирэх хүртлээр нэг 2-3 жил болоод энэ хугацаанд ээж нь буцаж ирэх хүртлээр биш шүү заяа би буруу ярьчлаа. За ингээд явцсан хойгоор нь өөрийг нэг 7 настай орчим байхад ээж нь явцсан байгаа штэ. Тэгээд очиод Солонгост харилцаа учраас хүссэн үед буцаж ирж чадахгүй. Тухайн үед бол маш их мөнгө зарцуулан явцсан байгаа буцаж ирэх хэцүү. Яг энэ үед нь 7 настай орчим байхад нь аав нь удалсан юм бэл. Гэхдээ бол аав нь тустай амьдарч байсан. За ингээд аавтайгаа имлэгт байна гэхтэн золбоог нэг очиж уулзуулж ирсэн мэлээ. Уулзаа 7 хоногийн дараа аав нь удалцсан. За ингээд ээж нь бол Солонгосоос наашаа Монгол руу шууд ирэхлээр чинь тухай чинь боломж авахгүй харилцсан хүмүүст бол хэцүү шттэ. Ингээд энэ явдлаас хойш ингээд 2 орчим жилийн дараа ээж нь Солонгос үнтэй гэр бүл болсон юм билэ. За ингээд бичиг заасны асуудлаа шийдээд хүүхдүүдэд авчирмаар байна гэд золбогийн ахыг болон золбоог Солонгос руу 14 настай хахад нь авчихсан юм билэ. Ингээд энэ хугацааны амьдралаа ярихтай золбоо зөндөө уйлсан. Тэр уйлж байгаа бичлэгийг харж болох уу тий? Сонсож. За чи тэрийг юу гэж ярьсан гэдгийг. Тиймэрхүү мэдрэмж авсан хөө. Энэ бол миний мэдрэмж, миний үзэгдэл гэсэн. Тон шууд хэлчихэ. Нэг одоо чи бол ингэ нэлийн боловсруулсан байгаа шүү дээ. Энэ оны 1 сарын 28-нд бол за тэг гэж. За энэ. Тэгээд ээж аваад салаад ээж тохоо тэгээд нэг аав салцж байгаа чи 3 хүүхэдтэй тэжээхийн тулд Солонгос яваад гэж байгаа байхгүй. Өдөр чинь би чинь тэгэхэд чинь 6 нас 7 настай байсан юм уу? Тэгээд хөөшгүйс чивэ. Зүгээр ойлж болоош санаас болдог. Ачаа өөшгүй гэсэн чи юу? Хүний ээж буруу гэдгийг Солонгос яваад байгаа. Тэр ээж яваад удааг аа маань үүдэлж ирсэн. Тэгээд ээж болохоор явчин тустай байсан гэсэн үг тэгэхээр тустай амьдарч ирсэн аав чинь. Тэгээд аав тустай байж байгаа тэгээд үүдэлсэн. жаахан. Тэгээд аав яг эмнэлэгт тахт нь би одоо хийдээсэн санагдгаа бодоо юм антайлсан эмнэлэгт тахт нэг очиж ирсэн. Тэгээд эмнэлэгт тахт нь очиж иргээд аавтаа уулзчаа тэгээд 7 хоног аав чи үүдэлчлээ гэдэг. Тэгээд ажил явдлаа чинь хийжсэн айгуу тод сандаа. За ингээд золбоо энэ бичлэгэн дээр нэг 2 удаа уйлсан байдаг заяа. Яг за 2 удаа. Чи бас уйлах гэдэг. Тийм ингээд нөлөөс зилгэн чинь. Чи нөгөө энийг үдцсэн учраас жоох юм ярингуул тэдрийн ингээд нөгөө санаа ойлгоод байгаа байхгүй юу? Аюу дотор ороод байгаа байхгүй юу? За тэгээд одоо ингээд энэс хойш нөө
Юу болж байгаа гэхээр залбаа Солонгост очлоо. Тэгээд Солонгост очиод Солонгос л мэдэхгүй мэдээж 10 жилийн сургууль шууд орчиж байгаа. Тэгээд хөл бөмбөгийн бэлтгэл гээд сургууль дээрээ нэг сард нэг л удаа гэртээ хардаг. Сургууль дээр ингээм амьдраад бэлтгэл хийдэг ийм тим секс ууланд явцсан юм билэ. Хичээлдээ унгаа бэлтгэлдээ явдаг. Тэгээ нөө энэ байдлын юу ч юм болохоор нөө ээжигээ санаж аав ээжигээ өгүүлж агаад Солонгост яваад очингууд Солонгост очиод удалгүй нөө хэл мэдээж л ээжийн тухайд бол хэл усаа сайн хурдан суураг кендргээл те ямар нэг зорилготой л хүүхдээ тэгээ сургаж байгаа штэ. Тэнгүү тэр нь бол өөрт нь Монголд ээжигээ санаа хэцээсэн юм чи Солонгост очингууд нэмэж хэцүү болоод нөгөө хүсэж ирсэн ээжтэйгээ тухтай ингээ уулзаж хамт байж чадахгүй бүр ингээ ээжигээ амар санддаг байсан гэсэн. За тэрийгээ ярихтаа бас ингээ хоолоо молон зангэр ярьж илээ. Тэгээд яг энэ үеэр чи нөгөө 14 нас өсвөр нас эхлэнгүүд нүр амаар нь батг гараад тэгээ бас мэдээж тэр тухайн үед ч хүүхд стрессгээр угаасаа батг гардаг шүү дээ эрэгтэй хүүхдүүдээр энэ өсвөр насны онцлог гэдэг. За ингээд 16-7 нас хүртэл нүүр 8 батгтай байсан болохоор Солонгост одоо сургуультай хүүхдүүдтэй энэ төр таарахтаа охтууд ихцэлж харж чаддаг. Ерөөсөө ингээд доош харж хүний нүрлээ харж чаддаггүй байсан гэсэн. Одоо ингээ амар ичимхий ингээ ерөөсөө доош харж явдаг байсан гээд. За ийм байдлаар ингээ явсаар агаад мэдээж том хүн болж байгаа. Солонгостой. Ингээд Солонгостой 30 гартлаа болоод юу яасан. Одоо өөрийгөө нилээ одоо бие хүмэлчлээ, том хүмэлчлээ, амьдрал зохиогоод бэлэн болчлоо гэд юу н ботцсон байсан. Тэгээд нэг өөртөө итгэл баг суусан байгаа штэ. Ингээд YouTube хийдэг болсон байсан. Ингээд байжсэн чинь YouTube-ээр эхнэр уянгаад хамгийн анх өөрөө холбогдсон. Тэгээд холбогдоод тэр хоёр 6 сар онлайнаар харилцаж байгаа. Тэгээд одоо уулзсан. Уулзаад би энэ амар таалагдсан. За тэгээд уулзаж эхлээд сарын дотор жирэмсэн болчихсон юм л. Хүүхдэд олчихсон. Тэгээд энэ бол нөгөө санаандгүй байдлаар гинэ жирэмсэн болсон үйл явдал бол биш. Залбаагийн өөрийнх нь хүсэл байсан юм лээ. Одоо уянгаадаа хэлчихсэн юм лээ. Хоёулаа хүүхдээ болёо гэд. Тэгээд бэлэн болсон юм шиг мэдрэмж тохой төрдөг байсан юм шиг байна. Тэгээд сэтгэл зүйн хувьд тий. Би ингээд гэр бүл аваад явчих чадна. Тэгээд өөрийнх нь дотор бол юу байсан гэхлээр аюу олон жил ингээд ээж аваасаа хоол бүрэн бүтэн гэр бүл гэдэг зүйл ингээд үүлгэжсэн учраас одоо ингээд их нэртэй болоод хүүхдээ болох юм ингээд амар сайн аа байна. Хитцээч гэр бүл салахгүй ингээд хүүхдээ бүрэн бүтэн ээж автаад хамт өсгөн ерөөсөө ингээд амар гоё гэр бүлийн бүтээн л гэж боддог байсан юм бэ нэлээ. Өөрийнх нь одоо бодож зорж исэн зүйл. Ингээд өнөөдрийн байдлаар л ботсон зүйл нь бол болоогүй эсрэгээрээ болчихсон. Тэгээ тэрэндээ яг салсныхаа дараа шоконд ороод 1-2 сар ингээд ерөөсөө хайр хуугаад ухаан мэдрэлээ алтал ингээд яваад тэгээ нойргүй яваа сүулдэ бүр юу болоод байгааг ч ойлгохоо зүр ингээд амар паникнд орсон юм билээ. Тэгээд одоо өргөжлээд юу болсон бэ гэхээр сая би нөгөө юуг нь мартахгүй тулд эндээс харч идэхгүй л тавтан яриад иж магадгүй ч таа. Тэгээд нэг сар болоод хүүхдээ болсон гэдгсэн шүү дээ. Тэрэн шигээ хамгийн анхны маргаан нь уулзаад 14 хоноод болж исэн юм бэл. Анхны маргаан. Тэгээ юунаас олж маргасан бэ гэсэн чинь хамтдаа нэг Netflix-ээр кино үзээд тэгээд киноныхаа талаарх нэг юмыг золбоо уянгаас асуусан чинь уянгаа сонсоочгүй мүү эсвэл ямар нэгэн байдлаар хариу хэлээгүй юм байна. Тэгээд золбоо тэрэнд нь жоохон имзэглээд гомдоод тэгээ маргааш болтол нойлогтой юм яриаг юм билээ. Ингээ маргааш нь болоод юмнуудаа баглаад нуур руу явцгаах аялал байсан юм байна. Тэрэндээ явахдаа залбаа замдаа 2-3 цаг бол юу ч яриаг юм билээ. Тэгээд уянгаан ч гэсэн бас юм ярихгүй яваад исэн юм билээ. Тэгжээс үлдээ чи яад ингээд уурахгүй байгаа юм бэ гэдгсэн чинь залбаа тэгж удаан хүлээж агаад яг өөрөөс нь асуухаар нь өчигдөр ингэсэн надад жоох юус нэгцэн нэг үл тоогдож байгаа юм шиг мэдрэмж авлаа. Намайг асууж хариулаагүй гэж хэлж гинэ. Ингэсэн чинь залбаагийн хүлээлтэнд болохоор өө яана ингээ буруу ойлгогдсон уу яас уулын тэгээгүй штэ ч гэдэм үү ингээ ямар нэгэн тийм хариу тайлбар ирэх байх гэж бодсон чинь уянгаа нь болохоор чи ийм юм дээр ингэж одоо гомдож байгаа юм бол чи яаж натай энэ дэрж амьдрах гээд байгаа юм бэ? Солонгосоос яаж нааш ирж амьдрах гээд байгаа юм бэ? Чи энэ зүйл дээр ингэж хандж байгаа юм чинь яаж натай амьдрах гэсэн юм бэ гэд ууралсан юм байна. Тэгээ энд нь өөрийнх нь бодчихснаас өөр хариулт ирчэнгүүд шоконд ороод яг юу гэж хариулахаа мэдгүй тэр чигтээ дугаа болоод тэгээд тэр чигтээ дугаа усраад ингээд 4-5 цаг онгоцны бодол хүртэл явж маваад ингээд яг эхний 14 хоногтой болсон маргаанаа жишээ болгоод эмчд ярьж өгсөн байхгүй сэтгэл засалж эмчтэй. Тэгээд эмчнээс ингээд эмччин ингээд юмнуудыг лавшруулаад асуугаал бэд юм бэ нэлээ.
би нэг 2 удаа үзсэн болохоор эхнийх дээр нь ингээл яг өөрөө дотор нь ороод уйлж мэлэл үзэл хоёр дахь дээр нь үзэхдээ яг юм чи яг яагаад тэгж ийснийг ойлгож эхэлж байгаа байхгүй юу? Эмч төгсгөлд нь ингээд нэг дүгнэлт гаргасан. Тэг яагаад тэр өгнүүдийг тэр үед тэгж хэлсэн бол гэдгүүд нь яагаад тэгж асуугаад байсан бол гэдгийг тодорхойлдог юм лээ. За ингээд залбаа ерөнхийдөө нөхцөл байдлаа ингээд яриад за мэдээж энэ салгалтын гол шалтгаан нь бол бага насны одоо энэ трама маш их байсан байна гэж өөрөө бол хажууд үгэнсээ яагаад вэ гэхээр тэр нэг хэцүү байх үедээ сасныхаа дараа арх марх уугаад нойргүй шахуу явж явах тэр үедээ аргаа бараад маш олон хүмүүс рүү холбогдож жагаад нэг сэтгэл зүйчнүүдтэй холбогдоод эмчилгээ авч эхэлсэн юм билээ. Ингээд сэтгэл зүйн зөвлөгөө аваад тухайн үед бол ингээд намжаад гайгүй болсон. Гэхдээ одоо бол төрж байгаа мэдрэмж нь төр зүр нэг өвчин намдах юм уус юм шиг л мэдрэмж авсан байна. Яг асуудал шийдэгдээгүй. Тухайн үед л намжааж өгсөн. Гэхдээ одоо эргээд нөгөө нөхцөл байдлыг ингээ эргээ ухраагаад ингээ бодоод харахаар бүх зүйл бол бага наснаас үүдэлтэй байжээ гэж бодоод бага насныхаа асуудлууд дээр илүү төлөвлөгөө ажиллаад өөрийнхөө ингээд юмнууд дээр сайжрж засруулахаараа маш хичээсэн гинэ. Тэгээ одоо бол өөрт нь ингээ нэг тийм зэгцэрсэн ямар ч учир нэг олцсон юм шиг одоо л сэтгэл санаан дээрдээ тогтворж яваад юм байгаа. Одоо л хүүхдтэйгээ өөрөө хүүхдтэйгээ холбогдъё ярья гэх юм бол уянгаа бол зураг бичлэгийг өгдөг холбогдуулт юм байна. Өөрөө холбогдъё гэхгүй байгаад байдаг гинэ. Тэнгүүд залбаа болохоор тэгж их бас хүүхдтэй холбогдож зураг бичлэгийг авдаггүй, ярьдаггүй. Шалтгаан нь болохоор яг өсвөр наснд байхдаа одоо би ээжигээ хит их хайрлах юм бол ээж маань эргүүлээд нэг өдөр намайг орхио авчна хүчиж магадгүй. Тэгэхээр би маш их завах юм байна. Би ээжигээ бараг хайрлаж болохгүй юм байна гэж өсвөр насндаа боддог байсан гинэ. Тэгээ тэрийг бас эмч айгу тодруулж асуугаад лээ. Яг тэрэн шигээ одоо охинтойгоо маш их холбоотой байгаад энэ хэвшин тасаад ингээд ах юм бол охинд манд ч хэцүү надад ч бас ингээд хэцүү болох вэ гэж айсандаа одоо ямар сандаа гар утсан дээрх зургнуудыг нүртэл гар утснаас устгаад компьютер руугаа л шилжүүлээд ингээд хатгалцсан хаад нэг бүр өсгөр үздэг. Түүнээс гар утсан дээр байгаад талаар ойр ойрхон зураг бичлэгийг үзээд сэтгэл хэцүү байсан гинэ. Тэгээ энэ мэтчлэн үйлдэлүүд хийжээ. За тэгээд энийг нь бол эмч лавлаж асууж тодруулсаар юм байгаад төгсгөлд нь юу гэж зөвлөсөн бэ гэдгийг сонсгоо. За ерөнхийдөө бол би ингээд амар тавчлаа ярьсан өөр зөндөө юмнуудаас яригдсан. Тэгээ ерөнхийдөө сасан бас шалтгаан нь бага насных гिचээд нэмдэг нь бас нэг хамгийн том салсан шалтгааны хоёр дахь одоо нөлөөлөл нь юу вэ гэхээр сошиал дээр хамаг юм ил дэлгсэн одоо ил байсных гэж яриад лээ. Яагаад вэ гэхээр хэрвээ тэр хүн тэндээ найз өхнөө өөрөө тэгж яриад юм. Тийм. Үгүй хэн залбаа өөрөө тэгж ярьж байгаа. Хэрвээ би найз өхнөө ил гаргаагүй, эхнэрээ ил гаргаагүй ингээ байгаа. Би тэр хүн тэндээ муудаад тэг эргээд эвлэрэх байсан бол эвлэрэх орон зай үлдэх байсан баха. Уушлахгүй бол ингээд магадгүй тэр хүн тэндээ ингээ асуудал шийдэж болох байсан. Гэтэл нөгөө хамаг асуудлаа ил сошиал дээр ингээ байснаасаа болоод нөгөө жижиг байж болох байсан асуудал бүр ийм том хэмжээнд хүрсэн. Тэгээд ингээд Монгол улстай яраа энэ асуудал нь явагдаад хүмүүс чи хоёр хуваагдаад эхнэрийн маш олон хүмүүс бас доромжлоод буруутгаал залбаагч бас хүмүүс доромжилж буруутгаад ингээд нийгэм хоёр талцаад тэгээд энэ байдалд нь эхнэр нь нөхөртөө ганцхан гомдоод сэтгэл нь өвдөөд өнгөрөх биш. Дахиад нэмдэг нь нийгэмээс ирж байгаа хүмүүсийн доромжилж байгаа доромжлол дайралт болгонд бүр их ингээд гомдоод гомдох шалтгаан улам нэмэгдээ том болоод тэгээ эргүүлээ залбаа аль чадлаараа зөндөө олоодаа илрэх гэж хичээгээд уушлахгүйсэн. Тэгээд бүхэл аргуудыг хэрэглээл ингээл уушлахгүй бол араас нь явсан юм билэ. Тэгээд бол уушлаагүй мэлээ. Буцаж нийлээгүй. Тэгээд залбаагийн харж байгаа болохоор нөгөө нэг жижиг энүүхэндээ байсан бол ойлголцоод болж магадгүй болох байсан бах. Нөгөө сошиалар ингээд явснараа эргүүлээ тэр хүний гомдох энэ хүнтэй амьдраад юм байна гэдэг шийдвэрт хүргэх маш олон шалтгаан ингээ болсон байхаа. Жижиг юм байсан зүйлийг ийм томоор ингээд болгочихсон. Тэгээ эргүүлээд уучлах гэхээр тэр том зүйлийг одоо уучлах ёстой юм шиг болоод тэгээд одоо уянгаад бас хэцүү байсан байхаа гэж тайлбарлаж байна. Тэгээд энэ шалтгаанаас болоод ингээд ер нь ясан салсан. Тэгээд тухайд өөрийгөө би бэлэн гэж бодож байсан. Одоо эргээд ингээ харахад би бэлэн биш. Яг гэвэл бага насны маш их травматай. Би өөрөө үнэхээр бэлэн биш байсан юм бэ нэлээ. Тэгээ би өнөөдрийнхээ сэтгэл зүйтэй магадгүй байсан бол шал өөр тэр нөхцөл байдал хандаа байсан. Нэг эмэгтэйг, нэг ширхэг эмэгтэйг тэ одоо зан аваар сайн сайхан байдал одоо ингээл бүх зүйлийг менежлээд аваа явах чадвар одоо тэр ухаан надад
тухайд байгаагүй юм байна лээ гэж хэлчихлээ. Тэгээд одоо болвол ингээд энэ бүхнийг эргцүүлж олоод тэгээд өөрийнхөө асуудлуудтай яаж нүүр тулах уу, яаж ажиллах уу, яах вэ хүү гэж зөндөө эрэлс хайгуулгээд өөрийнхөө төвшөнд бол нэлээд эдгэрсэн гэж үзэж байгаа. Тэгээд нэг тийм цэгцэрсэн мэдрэмж авч байгаа. Тэгээд энэ бүхнийг ярьсан шалтгаан нь одоо та намайг дүгнээч. Би эдгэрч өө 100%. Би ямар байдалтай танд санагдаж байна вэ? Би бол хувьдаа өөрийгөө эдгэрсэн, цэгцэрсэн гэж бодож байгаа. Гэхдээ та сэтгэл засалч хүний хувьд одоо би танаас энийг асуумаар байна гэсэн. Ингээд энэ чи юу гэж хэлснийг хамтдаа сонсгоё. Хүмүүсийн амьдрал дээрээс яг би нэг би хэр эдгэрсэн байна. Магадгүй та сэтгэл засч хүний хувьд энэ бодол чинь зүг байнаас гол энэ бодол чинь цааш бас ийм асуудал үүсгэж магадгүй шүү гэсэн таны дүгнэлт бас байгаа. Тэр бүгдийг сонсмоор. За ер нь энэ хүүхэд насны сэтгэлийн гэмтэл гэж хоёлаа газрын ярилцлаа шүү дээ. Байсан байна. Нэг биш гэлэнлуудаа хэд удаагийн нөхцөл байдлууд байна те. Гэхдээ энэ яг жинхэнэ шалтгаан гэж хэлэхээс илүү энэ бол нэмэгдсэн шалтгаан, хүндрүүлсэн шалтгаан байна. За энэ төрмөл хэв шинжин угаас эмзэг юм байна. Цаамаагаас болоод эмзэглсэн биш шүү. За эмзэг болцсон юм биш. Цаамаа хүндрүүлсэн зүгээр. Эмзэг байдлыг хүндрүүлсэн эмзэг мэдрэмтгий тэ маш их юм ургуулсан боддог, маш их санаа зовдгоо төрлийн хүн байна. Хүн шүү. Тэгэхээр ийм хүмүүст гадны зохилтууд илүү хүчтэй тусдаг. Тэгэхээр одоо ч гэсэн сенситив байдал чинь байна уу вэ? Нэг. Хоёрдугаар overthinking байна уу вэ? Уг нь бол шүү дээ чи хүүхдтэйгээ жишээ. Яг би эмзэг байдал нь хэвээрэл байна. Болоогүй шүү. Өргөжлүүлээрэ гэдгийг шалтгааныг хэлээд байна гэхээр нөгөө уг хүн дээр ажиллах буюу нөгөө би хүн хэв шинж дээр ажиллах хэрэгтэй юм. Ийм үед бид нэр заримдаа яадаг вэ гэхээр премиум имжлэг авсардаг шүү. Данс сэтгэл зүйн зөвлөгөөр заримдаа болтгоо баа. Тийм имжлэгийг шаардлагатай байдаг. За одоогийн байдал бол энэ. Чиний одоо юу гэдгийг тэнхээгээд юу гэдгийг чиний санаа зовдгоо байдал мэдээж нэг юм тодорхой поинтууд дээр бол байна. Тэгвэл санаа зовдгоо байдал шууд албахгүй шүү. Хэр эдгэрсэн байна вэ гэж те. Тэч юу сайжирсан байна. Гэхдээ гүцэтгэл биш байна. Яг тэгвэл одоо бүрэн юм эдгэрэл гэж нэрлэдэг юм бол арай өөр үт. Тэгэхээр суур асуудалтайгаар ажиллахгүйгээр биднес наадлынхаа ингээл би одоо энэ баян бодлоо ингээл өрчилчий гэл ингэх юм бол яг чинхэн зовлон дээр дахиад л очно. Чинхэн шилэнчүүд дээр чинхэн хүн цаг хугацааг чи дахиад л тоол. Тэр үед дахиад сэтэрхүүлж магадгүй. Таны саяны ярианаас чи бүгд эдгэрээгүй гэсэн та дүгнэлтийг гаргасан биз дээ. Тэр яг ямар дүгнэлтээс та ямар яг энэ чинь би сонсоод ийм дүгнэлтээс нь сонсоход энэ чи эдгэрээгүй шүү гэдэг дүгнэлтийг гаргасан юм бол би сонсмоор байна. Нэгдүгээр чи суур асуудал дээр ерөөс арга хэмжээ. Би хүний хэв шинж чинь эмзэг хэвээрэл байна гэж. За гэдэг нь алгаж байна. Тэнгүүд одоо чи тийм учраас чи одоо юу гэдэг төгс төлөлтрийг хайгаад байгаа юм шиг. Тийм учраас чи одоо хүүхдийн зургийг утсан дээр байхгүй байгаа. Тийм учраас чи хүүхдтэйгээ байнга очиж уулзахаас эмзэглэж юм. Эсвэл байнга холбогдохоос эмзэглсэн хэвээрэл байгаа. Яг тэгвэл чи нөгөөдхөө дахиад хүндчихгүй гэдэг айц байсаар л. Нормал болцсон үед энэ ерөөсөө асуудал биш. Чи эндээс ерөөсөө яахгүй. Эсвэл чи шинэ харилцаа үүсгэхээс чи яахгүй. Уг нь үлэн зөвшөөрөл гэдэг бол дараагийн харилцаар орохыг хэлж байгаа. Гэхдээ нөхөх харилцааг хэлээгүй шүү. Зарим хүмүүс маш хурд богино хугацаанд зүгээр сэтгэлийн шархаа эдгэхийн тулд өөр нэгээр орлолдог шүү дээ, тийм орох харилцаа тухайг эсвэл цалин хэлэх гэсэн үг тийм шиг. Тийм байна. Тэгээ яг зүгээр миний өөрийгөө за ингээд хэн бол залбаа бол юм ярианы эцэст бол өөрөө хүлэн зөвшөөрөөд
Тэгээд би бол яг таны хэлснийг бол хүлээн зөвшөөр яг бас адилхан бодол төрлөө. Бас ингээ сая эргээ ботсон чинь би яг ингээ бас яг болоог байгаа юм байна гэдгээ ойлголоо гэдээ өөрөө хэлчихлээ. Тэгээд яад нэг эмзэг байдал нь байгаа учраас гарч авал одоо болох гаргаж байгаа юмнуудыг энэ жишээ татаад ингээ тайлбарсан байхгүй юу? Эм чинь. За энэ мчлээ ингээ цаашаа нэг эмч манай хөртөлөө ярьж байгаа. Жохон зайтай, жохон юутагаар яахгүй бол нөгөө хитрхи уртартаар байгаа гэвэл копирайт авчиж магадгүй гэж таад. Зөвлөгөө аваад нөгөө л бас тусдаа зөвлөгөө аваад тий. Нэг тийм уг нь бол юм анхнаасаа бол нэг тийм бүр салах шаардлагатай гэр бүл гэж бол харагдахгүй шүү дээ. Анхнаасаа шүү. Нэг салах шаардлагатай байсан гэр бүл жишээ ингээ хоёлаа. Хоёр нийлхээс өмнө чимжлэх хэлэгцэн гэж бодъё. Ихсэн бол магадгүй салаагүй байж байх байсан. Бүр магадгүй шүү. Энэ магадлал бүр маш өндөр. Чи авах хэмжээ тухай шал өөр байх байсан л гэж бодож байна. Одоо яг наад дээр чинь миний хийсэн төгөлт юм гэхэлэр баг 100% санал хэлж байна. Хэрвээ би яг өнөөдрийн сэтгэл зүйтэй золбоо 21 он 22 оны 4 сард очсон бол За ингээд тэгнэ. за ерөнхийдөө ингээд дуусчих. За тэгээд юуны үлдэгдэл одоо энэ яриа энтрийн манай юунууд үзэгчид өөрсдөө унаас тэмдэглэл хоёрлоо ороод залбаагийн дугаарыг үзэх юм бол дэлгэрэнгүй сайхан өөр зөндөө юмнууд ярьсан байгаа үзэж болно. Тэгээд ерөнхийдөө бол ингээд агуулгын чамд бол ингээд дамжуулчихлаа. Эмчийн хэлсэн зүйлийг бас дамжуулчихлаа. Дундуур нь бол эмч асуугангаа бас ингээд бас дүгнэлт юмнууд хэлээд бол явсан. Тэгээд тэрийг одоо бүгдийг нь үзнэ гэвэл 40-50 минут эмчилгээг үзэх амар хэцүү олоод үзэх хэцүү юм байна. За одоо хоёлаа ярилцъя. Одоо чамд ямарсан гэж. За нэгдүгээр би юу гэж хэлмээр эхэлж хэлмээр санагдаж байна вэ гэхээр Univision-ийнхэнд бол баярлалаа гэж хэлмээр байна. Тийм яагаад вэ гэхээр ингээд нийтэд одоо яг энэ сэдвийг хөндөж олон сэдвийг хөндөж контент хийж болно шүү дээ. Энэ олон сэдвээс сэтгэл засалчийн үгийг тэр тусмаа инх төвшин эмчийн үгийг бүр онцолж дээрэс нь золбоо уянгаа гэдэг хоёр хүний кейсэн дээр хүмүүст бүр ингээд нүдэнд нь харагдуулж яг энэ сэдвийг эмчийн зөвлөгөө хүргэж байгаад баярлалаа. Тийм. Хоёр дугаарт бас золбоо ингээ одоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Зоригтойгоор өөрийнхөө кейсийг оруулж эмчээс зөвлөгөө авах нэг. Хоёрдугаарт миний алдсан алдаан дээр битгий алдаарай гэж хүмүүсийг бодох бодлыг боломжийг олгож байгаад бас баярлалаа гэж хэлмээр. Тийм шүү дээ. Хэрвээ ороогүй байсан бол хэрвээ ингэж хийгээгүй байсан бол мэдхгүй маш олон хүмүүс ингээд төрөлдөөд тэгээ сая инх төвшин эмчийн хэлдгээр те хоёр салахгүй байх боломж байсан байж шүү дээ. Заавал үнэхээр салах ёстой гэр бүлийн листэнд бол байхгүй байна л гэж хэлээд байна шүү дээ. Үгүй тийм байна тийм. Тэгэхээр энэ хоёр одоо хүмүүс энэ гурван улсууд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За одоо ингээд контентын агуулга руу оръё тий. Агуулгын хувьд бол мэдээж инх төвшин эмчийг би нөгөө хамтдаа бас контент хийж исэн хүний хувьд бол мэднэ. Энэ хүн болвол ингээд шахагдшгүй ингээд тий. Яг энэ сэдвийн хүрээнд, яг энэ агуулгын хүрээнд ингээд ярилцаал, кейс болгон дээр ингээд ярилцаал байвал ярилцаал ахаар контент гэж бүтээгдээл ахаар бол хүн тэгэхээр бол дахиад би ингээд өмнө нь бас энэ хүнтэй уулзаж контент хийж ирснээс илүү дахиад нэг юм мэдээд авч байгаа. Би хүний шинж гэж.
Тийм багаз. Энэ айхтар тий. Яг л одоо үндсэн юм нь бие хүний шинжийг бид нар мэджээж, эмчилжээж тэр бие хүний шинж тэмдгээс гарч ирсэн одоо пейнуудыг, өвдөлтүүдийг ангаагаад яваад иж болохгүй юм байна гэдэг юм мэдж авч байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө уг суур юу бол бие хүний шинж гэдэг. Бие хүний шинж тэмдэг гэдэг юм эхлээд хосууд үерхэж явахдаа маш сайн эхлээд өөрөө өөргөө мэдчих хэрэгтэй. Төвшин баяр миний хувьд бие хүний шинж тэмдэг юу юм бэ? Өөрөө мэдээд авлаа. Дараа нь дүлгөөнөөтэй би уулзрахаараа дүлгөөнөө миний бие хүний шинж тэмдэг бол ийм шүү. Миний бие хүн ийм шүү. Чи энийг хүлээн зөвшөөрч чадах уу? Нөгөө л бас нөгөө асуудад яриад байдсан шүү дээ. Энэ хүнтэй амьдрахын тулд энэ хүнтэй одоо үерхэхийн тулд би юугаа золиослох ёстой вэ? Тэ? Дөнгөж дүлгөөнөө би чиний энэ бие хүний шинж тэмдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энийг бол хүлээн зөвшөөрч чадна. Энийг бол одоо болж ийн гэх. Тэгэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юмыг болиулах. Өөрөө болгох төр чинь золиослж шүү дээ, тий? Тэрийгэ дарах. Дарж чадахгүй бол тэрнтэйгээ одоо ингээд тэрийгэ нөгөө хүндээ гаргахгүй байх ч гэдэг юм. Тий. Тэгвэл одоо эргээд дүлгөөнөөгийн бие хүний шинж тэмдэг нь юу байх вэ? Тэр ихлэ ярилцаад хоорондоо ингээд ярилцах. Энэ амар чухал санагдлаа. Жия. Тэмээ. Жия зэ. Надад бол яг би нөө хоёр үдсэн болохоор эхний үдсэлтэн дээр нөө амар уйлж ингээд догдолж гинэ одоо нөө сэтгэл хөдлөл маань ингээд дотор нь ороод тий давмгаалаад өрөвдөөл ингээд одоо нөө ялангуяа тэр охиныг бас ингээд өмнөөс нь төсөөлж бодоод нэрэл амар хэцээсэн багтаа тохойд ингээд монголчуудаа яриад айраал 9 шидээр хэлээл ингээд хоёр тал хуваагдсан тий ингээд нэг хоёр гэр бүл залуу нэг хосыг амьдралд нь бүр ингээд дайрж ороод тий үцэлцэл алцаад бүр амар ихтэй ингээл байсан бах таа гэж бодож байгаа байхгүй юу. Би нэр тэр тал дээр нэг юм хэлье гэж бодож байсан. Тэрийг хэлчихв. Тий. Мэдээж нөлөөлдөг. Тий. Энэ бол би бол нөлөөлдөг гэж хэлэхгүй. Яг ийм олон нийтэд өөрсдийнхөө амьдралыг тий ил болгоцсон. Олон нийтэд өөрсдийнхөө амьдрал нь ил байдаг. Хоёр өөр агуулга шүү. Нэг нь өөрөө ил болгосон. Нөгөөдг нь ажил мэргэжлийнх нь онцлогоос болоод ил болчихсон. За тэр нь ямар улсууд байдаг вэ гэхээр одоо олонний дайнал, дуучид, жүжигчид, улс төрчид. Бид нар өөрсдөө хүсээгүйтэй мэргэжил хийдэг ажлаас нь болоод ил болгочдөг. Хүүхэд нь тийм, эхнэр нь тийм, тэгж амьдэрдэг, ингэж амьдэрдэг. Өмнө нь тэгжсэн гэдгийг. Тийм. За чи бидний хувьд гэдэг юм бид нар золбоо бидний хувьд бол ижил төсөөтэй юм байгаа. Бид өөрсдийнхөө амьдралыг олон нийтэд ил болгосон. Эхнэрээ хүүхдээ яг тэр энэ өөрөө ажил мэргэжлийнх нь онцлогоос болж тийм. За тэгэхээр энэ олон нийтэд амьдрал нь ил байгаа улсуудад энэ одоо доторх мэдээж л гэр бүл юм чи амьдрал өөрөө баялаг юм чинь муудалцах зөрчилдөх асуудал олон нийтэд амьдрал нь ил байгаа энэ процесс өөрөө нөлөөлдгүү гэвэл нөлөөлдөг. Тийм. Тэгэхдээ би хувьдаа энийг яадаг вэ гэхээр энийг мэдээж өөрсдөө л хүсэж энэ замыг сонгосон юм чинь тэр нөлөөл үзүүлээд байгаа олон нийтийг буруутгаад байгаа. Ямар шаардлага байхгүй. Нэгсэндээ өөртөө ил гаргасан учраас эргүүлээд ил гаргасан дээр ингэчлээ гэж буруутгах. Тийм. Шаардлага болчихно. Тийм. Тэр улсуудад буруутгаад өөрсдийнхөө асуудлыг улам хөндрүүлээд ах ямар шаардлага байхгүй. За бас тийм нэрээ тийш үү тий. Өөрийнх нь сонгож авсан мэрэгжил нь ил байдаг учраас сонгож авсан мэрэгжил одоо олон нийт ингэж байгаа учраас бас буруутгах ямар ч боломжгүй. Яг тэгэхээр тэр мэрэгжлийг ч юм уу тэр юм дээр олон нийтийн юм дээр ил гарнаа гэдгээ өөрөө мэдж байгаа л тэр зам руу орсон. Одоо Тэгтээ ханаа нэг олон нийтийг буруутгах биш олон нийтэд ил
байсан сонголт маань буруу байжээ гэдэг байгаа штэ. Тийм. Нөгөө ил гарч амьдэрсэн маань л буруутчихлаа. Энд жижигхэн байж болох байсан юм том болчихлоо. Тэрнээс л яг хүмүүс ингэсэн учраас хүмүүсийн буруу гээгүйгээр зөв олон нийтэд ил гаргана гэдэг сонголт маань буруу байжээ гэдэг гэж би ойлгосон. Тэгвэл та маань үзээд яг аль нь нэсэн бэ? Би бол тэгж ойлгосон. Би бол энийг юу гэж хардаг вэ гэхээр эн чинь ажил. Яг тэгэхээр энэ байж иж өөрөө 5 төгрөг олж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгвэл энэ сонгосон ажлаа буруутгах юм л та. Сонголтоо л буруутгаад байгаа юм. Сонголтоо буруутгах ч бол ажлаа буруутгах хэрэгтэй байхгүй. Тэг болчиход ирчихтэй нэ. Тэгэхээр ч одоо ажлаа тэр чигтэн буруутгах хэрэгтэй болчиход. Тийм тэгвэл тийм хийдэг ажил нь өөрөө олон нийтэд дийл гарах юм ажил юм чи. Тэгвэл наа чи амар гоё юм ороод ирлээ зэ. Тэрний үе ихлээр бид нар одоо ингээд асуудлын гол үндэс рүүгээ очихгүйгээр одоо яг сая эмчийн хэлснээр тийм яг их төвшин эмчийн хэлснээр нөгөө гол бие хүний шинжтэйгээ ажиллахгүйгээр асуудлыг за энэ тэгдсэн тэр үйлдэл маань буруутчлаа. За тэр үйлдэл нь жишээлбэл олон нийтэд ил гарах. Энэ үйлдэл буруутчихлаа гэж бодъё л доо. Тэгвэл энэ үйлдэлээ нэгэнд буцааж болохгүй, ухрааж болохгүй. Хоёрдугаарт энэ үйлдэл рүү бурууж гэх юм бол би өөрийнхөө бие хүн дээрх асуудал надад нөгөө салалцсан хүрсэн тийм. Үндсэн юмтайгаа ажиллахгүй зүгээр шинж тэмдэгтэйгээл зурлалцж байна. Тийм одоо үндсэн юмнасаа холдоод өөр юм руу тэр бурууг ингээд оруулчихаар чинь энэ үндсэн юм руу орох шаардлага болчихж штэ. Яг тэрэн шиг би бас яг ингэж бодсон байхгүй юу нөө. Сүүлийн бид нар ингээд амар их бага насны трама гэж ярьж байгаа штэ. Би тэгсэн ингээл өөрийгөө бага насны трама маань энэ юм байна, тэр юм байна. Тэгэл хүүхдүүдэд бага насны травматай болгочих үедээ ингэч үедээ тэгч үедээ гээд. Тэгээ одоо би нэг саяхан нэг юм сони юм уншсан байхгүй юу. За тэр нь юу байсан бэ гэснээр сэтгэл зүйчийн юм юун дээр хилцүүлэх шиг юм бичсэн ясныг уншаад мэдлэхэнд ёг гэж бодогдсон байхгүй. Нэрээ юу илээ гээд. Тэр болохоор ингэсэн байсан. Хэрвээ асуудал дээр би бага наснда тийм байсан болохоор л ингэчлээ тэгчлээ гэдгээр хандаад ах юм бол нөгөө одоо байгаа би одоогийн 37 настай дүлгөөн өөрийнхөө өнөөдрийн бие хүн болсон надаас гардаг зан характер миний үйлдэл байгаа болохгүй байгаа дутагдал ингээд тэр бүх зүйлтэйгээ ажиллахгүй тэр маань өнөөдрийн садааг авчираад байгаа штэ. Одоо би жишээлбэл чамтай ингээ маргаа хэрэлдээ тэгэл чамд одоогийн өнөөдрийн төвшин байшны асуудал байна. Дүлгөөнд нэг асуудал байна. Айл нь болохгүй байгаа учраас хоорондоо ингээ маргалдаад аль нэг нь болохгүй байлаа гэж бодъё л да. Гэтэл би өнөөдрийн өөртөөгөө миний юу болохгүй байна гэдэгтэйгээ нүүр тулаад тэрийг хайж олж илрүүлээд яг юунаас үүсдээд байна гэдэг дээр ажиллахгүй би багада ав үссэн юм аа. Манай аав эртүүдэлц учраас би ингээд нөхөртэй эцэгтэй бүрэмхтэй амьдрал ингээд эр хүнийг яаж хүндлэх тэр би мэдгүй байгаа даа. Эсвэл би ингээд багада ийм травматай тэр травма маань одоо ингээд одоогийн амьдралд маань нөлөөлөд байна ч гэдэм үү. Ингээд хит их энэ рүү ингээд туйшраад яг тэр нь үнэн зөв гихтээ тэр бага насны травма руу хит их анхаарах тэрийг голчилж яриад ах тэрнлөө төвлөрөөд ах нөгөө өнөөдрийн бие дээрээ би нэг юм хийхгүй өнөөдрийн бие гэдгээ хайцсан заяа. Тэгээ бага насных руугаа буюу 30 жилийн өмнөх руугаа гүйж очингуутлаа тэр 70 настай хүүхдээ л буруутгаал тэр үеийн амьдралын тэр үеийн ээж аавын тэр үеийн орчноо буруутгаад би ингээд ийм юм травматай болцсон гэд тийшээ одоо асуудлыг чихээд тэгээ энэ нь өөрөө одоо хүний хувьд одоогийн өнөөдрөө авч хариу засаж залруулахаас илүү хэлбэр сонголтын гинэ. Яагаад гэвэл өнөөдрийн одооны биегийнхаа буруугаа хүлээн зөвшөөрөх тэрийг олж харах гэдэг чинь амар том асуудал байгаа дээ шүү дээ. Хэцүү хүнд хэцүү. Тэнгүүд бага насныхаа асуудал руу олоод яачихлаа тэрний арай easy байгаа учраас тэрэн дээр нэл заах, тэрнийг гол төрөө болгож ярих энэ асуудал ингээд айгүйх яваад байна. Тийм учраас ингээд хүмүүсээ та нар бодооч гэж тэр сэтгэл зүйчийн юун дээр шүү постн дээр тэгтээс өнөөдрийн чиний хэн болсон бэ гэдэг чиний өнөөдрийн л асуудлыг ярьж байгаа. Тэр өнөөдрөдөө л хариуцлагатай байх тухай асуудал чиний өнөөдөр ямар асуудал үүсгэж байгаа тэр чинь чиний 100% хариуцлагынхаа. Чиний бага насны асуудал бол мэдээж чиний буруу, чиний хариуцлага асуудал биш. Тэр бол чиний тухайд амьдарч ирсэн иргэн тойрны томчуудын хүрээллийн хариуцлагын асуудал байсан. Гэхдээ одоо өнөөдрийн 40-тэй 50-тай 30-тай чи бол
ямар байх, хэрхэн яаж энийгээ залруулах, өөрийгөө яаж эдгэх, өөрийгөө яаж авч явах энэ бүхэн чиний хариуцлага гэдэгцээс хэвгүй. Тэгээ би тэрийг уншаад юу хэлээ нэрээ тийм биш үү гэд бодоод тэгээд тэгэхээр бид нэр өнөөдрийн өөр дээрээ илүү анхаарах хэрэгтэй юм байна гэж бодсон доо. Юу ч ярьж өгсөн. За. Би бол тэгж боддгийн. Өнөөдрийн Төвшин баярын хийсэн үйлдэл, Дөлгөөнөөгийн хийж байгаа үйлдэл бага насны травмач гэдэг юм уу, бага явсны гэмтлэр үгүйсгэгдэх ямар ч боломжгүй. Өнөөдрийн хийж байгаа асуудал бол өнөөдрийн л миний сонголт. Би энийг зөв гэж бодоод хийсэн. Тэрнээс биш ямар нэгэн үйлдэл хийчгээд өнөөдөр хийсэн. Өнөөдөр 30 эдтэй, 40 эдтэй Төвшөө Дөлгөөн хоёр хийсэн үйлдэлээ би багахтай ийм өссөн учраас би аагүй өссөн учраас би айлын баг болж төрсөн учраас би айлын том болж төрсөн учраас гэдэг энэ зүйлээр үгүйсгэж хизээч болохгүй. Энэ бол үгүйсгэл болгож болохгүй. Тэгэхээр өнөөдөр гаргаж байгаа шийдвэр, өнөөдөр гаргаж байгаа үйлдэл өнөөдрийн 37, 8, 40 настай хүний ухамсартай, насан турш хүний шийдвэрлэл гараад байгаа шүү дээ өнөөдөр. Тэгэхээр яг тэрүүгээрээ л тийм. Тэгээд би бас дээрэс нь энийг аягүй сайн бодмоор санагдсан. Тийм тэрийг ч бас ингээд нөгөө түрүүний чиний үтсэн сэтгэл зүйч чинь хэлсэн л юм шиг байна л та. Хоёрт гэх юм бол одоо ингээд 2016 оноос хойш сошиал дээр контент, тэрнээс өмнө ингээд зөндөө ингээд кино контент хийгээл ингээд явж байгаа нэг л зүйлийг контентн дээр ойлгож авсан юм нь юу вэ гэхээр тэрийг илжиж болно шүү дээ, тийм. Контент хоёр хэсэгт л байдаг юм байна. Нэг нь болохоор сэтгэл хөдлөлөөр үзэж, сэтгэл хөдлөлийн таашаалыг авч авах гэж контент үздэг юм байна. Нөгөөх нь бол ухамсарлах гэж контент үздэг. Ямар нэг юм үздэг юм байна. Тийм. Энэ контент бол эхлээд чи хэлж шít. Би бол эхлээд сэтгэл хөдлөлөөр үзсэн. Тэгэхээр дамттай байсан. Дараа нь дахиад үзэхэд би сэтгэл хөдлөл байхгүй, ухамсарлаж үзсэн байна, тийм. Дахиад чи хоёр юм өгöd шít, тийм. Тэгэхээр бол хоёулангийн өгж байгаа бол энэ бас болж байгаа байхгүй. Энэ контент мундаг байна гэсэн. Хоёулангийн өгж байгаа учраас чи яригадаад байгаа. Хүмүүсийн зүрх сэтгэлд үлдээд байгаа. Тийм. Киноч муу ялгаагүй. Тийм бид нар ингээд нөө Marvel-ийн Баатартай кинод үзээ. Тэр үз сэтгэл хөдлөл. Вау гэд. Арт кинонуудыг үзээд мэдээ сэтгэл хөдлөдөг. Тэгтээ дараа нь ухамсарладаг. Тийм боддог. Тийм байж та. Энүүгээр энийг хэлээд байгаа юм шиг ойлгож авдаг. Шинэ юм мэдэж авдаг. Одоо эн чинь ингээд үзээд би бол нөгөө чамаар эхлээд нөгөө сэтгэл хөдлөлийн юмнуудыг яриулсан учраас ямар ч надад сэтгэл хөдлөл байхгүй шууд ухамсарлаж үзэж байгаа юм. Тийм. Тэнгүү чи ингээ ухамсарлах юм олчингуу чи чивтерт яриан сэдв гараад ирж байгаа. Тийм тийм. Сэтгэл хөдлөлээс бол бас л яриан сэдв гоо. Йоо тэр өстэй тэгж инээлгээд энэ ингэж уйлуулад тий энэ намайг ингэж баярлуулаад ямар ч ухамсарлсан юм байхгүй зүгээр ингээ сэтгэл хөдлснөө л яриад байгаа. Ийм ялгаа байдгийн байна гэдгийг ойлгож байна. За би бас нэг юмыг бодж үзлээ. За би бол одоо золбоогийн талаар надад сайн муу одоо ямар нэгэн тэгсэн юм бол байхгүй би харилцаж үзээгүй юм чи. Одоо шалтгаангүйгээр үзээдат ч юм уу эсвэл шалтгаангүйгээр хайрлаад ч юм уу. Надад л тийм байхгүй. Гэхдээ одоо энэ ярилцлагаас би ингээд сонсглоор надад нэг хит хит юмнууд ингээд үлгөгдөөл үлдээдсэн байхгүй одоо юу яагаад тохогдоод гэх юм уу. За тодроод үлдээдсэн байхгүй. За тэрний юу вэ гэхээр ингэж байгаа. Имч ингэж асууж байгаа. Чи тэр нэг 14 хоногийн юунда анхны маргаан дээрээ яагаад нөгөө өмнөх оройн ингээд эвгүй болчоо тэрийг маргааш нуурлуу явтлаа одоо уянгааг асуун асуудал ингээд чимээгүй болоод гомдож мөндөд яваадсан ба штэ. Яа шууд хэлээгүй ингээд энэ ч асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь
Ингээ тэр үед би аягүй аимхаа байсан гэд. Тэгээ юунаас айж байгаа юм бол гэд би бодохгүй юу. За энэ нэгэн заяа. Хоёр дахь нь болохоор охиныхаа зургийг утсан дээрээс үзэхээсээ айдаг. Хэцүү байдаг. Тэгээ тийм учраас компьютерлоо шилж байсан. Тэгээд ингээд аль болох үзэхгүй байх гэж яатсан басан. Байн бай холбогдохоос айдаг гэдэг нь бас айдаг. Багада ээжигээ хайрлахаасаа бас айгаад ягаад гэвэл нэг өдөр ээжигээ хайрлахаас айгаад. Тийм. Ээжтэй альтрун билсэн шүү. 10 идэх настай байхдаа ээж маань нэг өдөр өгчиж магадгүй юм байна. Надаас яваад өгч магадгүй юм байна. Тэгэхээр би ээжигээ хайрлаж болохгүй юм байна. Хамаагүй ингэж их хайрлаж санаж болохгүй юм байна. Айдаг шалтгаан. Тийм. За ингэ тэнд бас нэг айдсан гэж явж байгаа. Тэгснээ юу яаж ер нь уянгаатай ингээ маргалдах үедээ ярилцдаггүй байсан нь их айдаг байсан гэсэн. Дээрээс нь уянгаа эргүүлээд реакц гаргахтаа хүчиж ийм юмдаар ингэж хандаад байгаа юм уу? Түл яа чи надтай амьдрах гэсэн ингээ эргүүлжлүүлээ явах гэсэн чи дахиад бүр ингээ айгаад яг юу ч хэлхээ мэдэхгүй байсан учраас бас тэр үед ингээ яг айсан гэж байгаа байхгүй. За тэгээд тэр нүүрэндээ батхтай байхдаа алхаа явахдаа хүмүүсээс айгаад ичээд бас айцтай яагаад үл хүмүүс шоолуулах вэ гэж айж байгаа штэ. За тэнгүүтлээ юуны аль болох одоо уянгаада таалагдах гэж амар хичээдэг байсан гээд таалагдахгүй болчихгүй гэж айдаг байсан байгаа байхгүй. Уянгаа нь өөрийг нь таалагдахаа болчихгүй дээ. Уянгаад аль болох таалагдах гэж амар хичээдэг байсан гэж яриад байгаа. Одоо энэ ярьцлаган дээрээ. Тэгээд тэр кино үзэж байхаа нэг жишээ дээрээ өөрийг нь тоохгүй байсан учраас гомцсон гэдэг байгаа байхгүй. Тоохгүй болчихгүй дээ гэж бас айгаад нь штэ. Өөрийг нь тоогоосоо тоосонгүйгээ гомдож гин. Бүр тоогоо болчихвол яах. Тэгвэл бүр хаяад явчвал яах, салаа явчвал эсвэл өөр хүнийг харилцуул яах. Нэг тийм тоогдохгүй байх вэ гэдэг айдас. Энэ баг хүн болгонд байдаг баг. Надад ч бас байд юм лээ. Тэгээд энэ мэтчлээ ингээд юунуудын ингээд сонссон чинь надад ингээд амар их тэр хүнд айдас байгаа юм шиг ингээд сонсогдоод байгаа байхгүй. Тэгээ энэ айдас надад байдаг үлээ гэхээр бас ингээд зарим зүйлүүдээр байна юм байна. Би бас ингээд айдастай юм байна. Тэгээ би ингээд гайхаа бодоод яагаад бид нарт энэ айдас байгаа юм. Хэрвээ энэ айдас байхгүйсэн бол яах байсан бол тийм бол нилээ харгаа болох гэдэг шүү дээ. Одоо энд би таалагдсан чи ялаа нөө таалагдах гэж хичээхэ болох нь байна. Ер нь юмнууд дээр нилээ юм надад бол бараг эрхчлөөтэй бодол орж ирэх юм санагдаад байгаа байхгүй. Энэ айдас хэрвээ багасах юм бол арай юмд эрхчлөөтэй хандах юм болов чөлөөтэй ярилцаж чадах нь байна. Нүүрэн дээр батхтай ч гэсэн чөлөөтэй хүмүүстэй харилцаад найзлаад ингээд дээгүүр хараа явж чадах нь байна. Тэр намайг ирээдүйд хайрлахаа болчихгүй хаяа явчихгүй ээж минь байхгүй болчихгүй гэж айхгүйгээр зөрөгтэйгээр хүнийг хайрлаж чадах нь байна ч гэдэм үү ингээд тэр айдас гэдэг зүйл багасах юм бол одоо арай их чөлөөлөг юм байх юм болов уу гэж би бодсон. Тэгээд яагаад би нэг илүү бодоодсэн бэ гэхээр надад ч бас ойр төсөөтэй юм мэдрэмжүүд байсан учраас би энэ айдас гэдэг зүйл яагаад ингээд бидрийг хүлээд идэм бол энэ айдас байхгүйсэн бол яах юм бол энэ бодож ирсэн аа. Сүүлдээ ингэж бодлоо л да. Хүн ер нь хүний нөгөө амьд байхны утга учир байгаад байгаа штэ. Хин нэгэнд үн цэнтэй байх. Үн цэнтэй байснараа энэ хороо дэлхийд нэг ул мөрөө үлдэх гэдэг штэ. Хин нэгэнд дурсагдж ул мөрөө үлдэх гээл. Эсвэл нэг ажил төрөл мэргэжлэрээ нэг гайхамшигтай зүйлийг хийж ул мөрөө үлдэх гээл. Эсвэл хинч биш ямар ч уул мөргүй энэ хорвоод тэр нэг хүн байсан гисэн гэх юм байхгүй ингээд амьдраад өхнө гэдгээс хүн айгаад байна штэ. Нэг тодорхой хэмжээгээр нэрээ дурсахч гал, ажил үйлсээрээ дурсахч гал, эргэн тойрныхоо улсуудаа сайхан дурсамжийг үлдээж ер нь л нэг хүнд нэг тийм байгаад идэв штэ. Тэгээ би яагаад хүн уул мөрөө ингэж үлдээх гэж чичрээд идэх юм бол гэхэд тэгэхээр тэр өөрөө амьдралын утга учиртай л хүн ер нь амьдрах гэж хичээгээд идэм байна. Энэ бүхнээс улбалаад хүн өөрийгөө үн цэнтэй байх ёстой гэж үзээд идэм байна. Үн цэнгүй болчихоо гэдгээс айдгийм байна. Ингээл ер нь улбаалал цаашаанаа үйлдэлүүд ингээд хумигдаад ингээд базагдаад хайрцаглагдаад бид нар ер нь ийм л байдсан байна да гэж бодохгүй юу. Тэгвэл энэ зүйлээс яаж ингэж холдох юм бол мэдгүй энэ бол би өстой жинхэнэ тас өөрийнхоороо ёстой махлаж буруу зөрөө дураараа ярьж байгаа шүү заяа. Дураараа ярьж байгаа зөв миний олсон бодол. Дураараа ярьж байгаа шүү гэж хэлж байгаа. Мэргэжлийн үнцэг байхгүй. Хэлж байгаа нь өөрөө айдас яваад энэ цаана. Yes. Дараа нь хүмүүс энэ юу солиороод байгаа юм бэ гэх хвэдэ гэдэг айдас дотор ороод ирж шít. Айдас маань орж ирээ ажиллаад. Тэгэхээр би ингэж утсан. За.
Зүгээр л өөртөө нүүрс толох хэрэгтэй байна. Тэг хэдий болтол 50-60 тал хүртлээ айж те ингэчүүдээ гэж хүн юу нэ амьдрах хэрэгтэй юм. Ер нь өөртөө нүүр тулаад яг би юунаас яагаад байгаад байгаа юм те. Окей, үн цэнгүү болчих. Хайртай хүн нь хайрлахаа болчих. Би надад гих юу ч байхгүй болог. Тэр юу нь унтрах гэж байна. Тэгвэл яах юм? Намайг хайрлах төвшөө байхгүй болчих. Хайрлах үр хүүхдүүд маань намайг гэхэ болчих. Би одоо хүүхдүүд маань намайг гэхэ болоод ээжийг тоохгүй хаяал өсөчвээ дээ гэл ингээл айдаг байлаа гэж бодъё л да. Хүүхдүүд маань намайг тоохгүй бай. Төвшөө намайг хайрлах болоо өөрөө хайрлаа явчих. Ээж одоо тэ хайртай бүх хүмүүс маань хараад л хэдэ байх хугацаанд байгаад явлаа. Би юучгүй. Би өөрийгөө мэдрэхтэй би хин нэг нүнцэнтэй би ийм шүү тэр тэмгүй би мөнгөгүй ухаан хаасан би бүр ямар ч боломжгүй болъё. Хүн яг тэр үед өөртөө нүр тулж л таарна штэ. Амьд гарахын тулд өршлөөж амьдрахын тулд нэг юм гаргаж ирнэ штэ. Тэгэл за ингээл ингэчлээ би одоо амьдралд за одоо би ингээд амьдрах дуусж байгаа юм байна. Би ингээд одоо өөхөлцсөн юм байна. Одоо ингээд бүх юм байхгүй болчлаа. За би ч одоо өхийдээ гэд эрүүл байгаа хүн мэдээж л гэж бодохгүй штэ. Өршлүүлээл нэг амьдрал утга учирыг олоод өршлүүлээл амьдрна. Тэгэхээр энэ би тэгчхүйдээ би үн цэнгүү болчих үедээ би хайрлагтгаа болчих үедээ би үл тоогдох үедээ гэдэг энэ айцуд бол зүгээр л бидний сэтгэлийг тушж байгаа. Яг бодит байдлаа хүлээн зөвшөөрөөд арай сэтгэлээ эрхжүүлээд амьдрахад маань садаа болж байгаа зүйл байд юм болов уу гэж би бодлоо. Энд ихтэй аим богино хугацааны бодол шүү. Удаан ингэ боловсруулж амжаагүй. Тэгээ би яг энэ дээр жоохон ингэ бодож байгаад байна тий. Хэлсэн хариултандаа хариулж авах үгүй тий. Тэгээ би энийг бодъё. Гүйцэд хариулт гэж байдаг юм уу? Байж магадгүй. Байгадгүй гэж үү? Тий. Ер нь альва юм төгс юм гэж байдаг юм. Байхгүй л тий. Тэгээ ер нь хүмүүсийг нэг ингэ гацаатал энээс өөр цаашаа бодоод ч хариулт олохгүй мачи гэдэг хариулт хаа нэгтэй байгаах гэж бодож байна. Энэ дахиад айсан учраас үр дүндний юм гараад тий. Айц нь одоо жишээлбэл тэр нөгөө нэг яагаад энэ өгүүлбэрийг хэлээд? Яагаад гэвэл надаас ч илүү мундаг сэтгэдэг хүмүүс олон байгааг мэддэг учраас тэгж хэлээд шин. Харин тэр нь юу гэсэн үг вэ? Тэр нөө. Тэр улсуудаас айгаад байгаа юм уу? Тэм улсууд үзээд энэ ч бүр тэнэгтчих шивдэ гэж хэлчих юм болов уу гэж яа. Би наад чинь дүлгөөнөө би зүгээр л юу хэлээд байна вэ гэхээр нөгөө л нэг дөрөвний их төвшин ахын хэлсэн. Нөгөө хувь хүний бие шинжээ мэдэх. Тэр процессыг л чи сая баах ярьж байгаа. Өө тийм биш үү? Тий. Тэрнтэйгээ нүүр тулъя. Тэрийг өөрөө харъя. Бие шинжээ мэдэх. Чи өөрөө би хинбэ? Би яагаад айгаад байгаа юм? Тулаагүй учраас яагаад айгаад байгаа гэдэг асуулт гарч ирээд байна. Тийм байгаа. Өөрийнхөө бие хүний хэв шинжээ мэддэг байх юм бол би айсандаа ингэж байгаа юм биш үү? За яахаа болчих. Би айсандаа ингэж бодоод байгаа юм биш үү? За ингэхэ болчих. Тийм байгаа. Би шинжээ би мэдчих юм бол тэгэхээр нөгөө нэг үндсэн асуулт нь хаана байгаад эрх чөлөөгүй айгаа яваад байгаатай байна уу? Эсвэл дүлгөөн хувь хүний бие шинжээ мдэггүйдээ яваад байна уу? Дүлгөөн хувь хүний бие шинжээ мдэггүйдээ эсвэл бие шинжтэйгээ нүүр тулаагүйдээ л үндсэн асуудал нь тэнд л байна. Яг нэг хагас уус бас нэг мэдээд байгаа хэрнээсээ тэрнтэйгээ яг нүүр тулж ухаж түнхэхээс айгаад идэг юм болов уу гэж бодлоо. Одоо нэг хан яг нэг тэр зүгт нэг юм байна да гэж мэдээд байгаа. Гэхдээ очиж онгоолохоос айгаад байгаа юм болов уу. Тэнгүүд л хувь хүнийхээ бие шинжтэйгээ ингээд чи ингээд айгаад дээ штэ ингээд тий ингээд ойртож чадахгүй халгаад дээ штэ. Чи түрүүн хэллээ. Ямар үед хүн айхгүйгээр очдөг юм бэ гэдэг талаар чи түрүүн хэлсэн. Хүлээн зөвшөөрсөн үед. Үгүй. Маад ягаад тулсан үедээ хүн өөрөө өөртөө тулдаг гэж чи хэлсэн баг. Харин тэг хүлээн зөвшөөрсөн үед штэ. Одоо хэн ч байхгүй. Өөрийг нь хайрлах тий. Биш ээ, миний хэлэх гээд байгаа юуг ойлгосонгүй.
Миний хэлэх гээд байгаа агуулга бол чи дөрөв аягүй зөв нэг юм байсан. Хүн тартагдаад тулахаараа яг өөрийнхөө хувь шинжтэй нүрт тулдаг. Тэр цухтагаад байсан. Мөнгөгүй хоосорсон үед. Хаягдсан үед. Харин би сая яг наатгаж ил хэлсэн болно гэсэн чи биш ээ гэдэг. Наатгаж хэлсэн. Зөв. Яг тэр тийм. Тэгэхээр хаягдаагүй байгаад байна, тартагтаа тулаагүй яваад байна гэсэн үг үү? Өөртөө тулахгүй яваад байна гэдэг чинь. Тийм. Айгаа тэр нүг ойртож чадахгүй байна гэдэг чинь айхгүйгээр шууд тэрнтэйгээ нүүр тулах нь өөрөө яг тэр мөчөд очихороо шууд өөртөөгөө уулзчих байгаа. Би үнтэй. Юуны одоо зарим улсуудын хувьд бол зайлшгүй юу яаж иж тартагтаа тулж иж би юунтай уулздаг хүн байлаа гэж үтэй л да. Гэхдээ мэдээж тэгдэг улсууд маш их байгаа. Тартагтаа тулалгүйгээр наан нь уулзж байгаа улсууд чинь ухамсарлсан учраас наан нь уулздаг. Харин тэгэхээр нэг тийм улсууд бас байгаад идэг штэ. Тийм. Тэгээ ажил мэргэжлийн онцлогоор тийм хүмүүс байна. Тийм. Тэгэхээр яг өнөөдрийн энэ нуус тэмдэглэл 2 Золбоогийн орсон дугаараас маш чухал юм ойлгож авсан. Инх төвшин юм чи хэлсэн. Би шинж тэмдэгтэйгээ нүүр тулж тэрнийгээ тодорхойлж мэдэж авах хэрэгтэй. Тэрнийгээ мэдэж авахгүйгээр тэрнээс үүдсэн шинж тэмдгүүдээр л бид нэр засвар хийгээд шинж тэмдгүүдээр л ноцолдоод байгаа. Тий. Тэгээд шинж тэмдгүүдээр ноцолсноор дахиад нэг асуудал ярихад дахиад тэр зовлон дээр нүүр тулж магадгүй гэдэг шүү дээ. Тэгээд юуны би гайг болцсон юм шиг байна. Би идэрсэн юм шиг байна. Минь сэтгэл санаа дээрцсэн юм шиг байна гэд хүнд нэг мэдрэмж төрдөн штэ. Гэхдээ л бас болоогүй эдэн штэ. Ингээд заримдаа чинь зүгээр тухайн үеийн шинж тэмдэглэл намдаасан болохоос биш. Тий. Дахиад нэг үйл явдлууд пятна ойлдуулаад алгадуулаад ундаг штэ. Тэр яг тийм юм болчихгүй дээ гэд санаа нь зовноод чи яг энэ дээр илүү анхаараарай гэж чиглүүлж байгаа шүү. Тэгэл утасныхан дугаарыг авч үлдээд үргэлжлүүлээд яах юм шиг л. Тийм. Мэдээж юу яхан зөвлөдөө. Тэгээд энэ нэвтрүүлгээр дамжуулаад ийм хүнтэй уулзаа, мундаг хүнтэй уулзаа цаашаа чиглүүлж байгаа нь азтай хэрэг байна тийм. Хоёрдугаарт юу хэлэх гээд байна уу гэхээр би хувьдаа бол яг би хүн тэр шинж тэмдэгтэйгээ тэгвэл яаж нүүр тулах юм? Энийгээ яаж мэдх юм гэдэг нэг амар том асуулт. Энэ нэвтрүүлгийн төгсгөл дуусч байгаа байхгүй. Тэгэхээр номер 1-т бол мэдээж мэрэгжлийн сэтгэл засалж ийм улсуудтай бид нар уулзаж учирч тий олон удаагийн уулзалт дээрээс би хүнтэйгээ уулздаг өөрийгөө таньж мэддэг болох юм байна лээ. Би яагаад энийг ихтгэл төгс яриад байна вэ? Би их төвшөө ахта 10 цоврал нэвтрүүлэг хийсэн учраас мэдээд байгаа байхгүй. Тийм хилээд байгаа юм. Тийм. Хоёрдугаар яаж мэдх юм бэ гэдэг дахиад нэг асуулт гарч ирэнгүүт. Нөгөө олон яав хэсэгнүүдэд асуусан асуултуудад хариулт хайж авах юм бол өөртөөгөө би шинжтэйгээ уулзах юм байна лээ. Ер нь хамгийн ихний алхам бол. Тэгээд наривчлах юм бол мэдээж одоо ингээд эмчийн зөвлөгөө бол байгаа. Тэг хамгийн ихний бол одоо өөртөө тэг гэрийн нөхцөлд гэдэг нэг яриад байдаг шүү дээ тий. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Чи яагаад айгаад гэдэг асуултанд эхлээ хайх хэрэгтэй. За тэгэд ингэсэн би одоо инх төвшаахын номны эхний 1-р бүлэг дээр яг дуусгах явж байгаа. Одоо нэг хэдхэн утас уншаал дуусгах. Тэгээ би тэндээс юу гэж ойлгосон бэ гэхлээр би тэр хүмүүсийн кейсүүдийг уншингаа тэр чинь ингээл 100% миний амьдралтай адилхан биш ч гэсэн зарим гаргаж байгаа шинж тэмдэг нь зарим гаргаж байгаа үйлдэлүүд нь танил зүйлсүүд байгаа байхгүй. Тэгэхээр танил зүйлсүүдээ ингээ уншиж байгаа тэр дундаас ингээ хараад эмч яаж дүгнээд байгаа төгсгөлт нь оншоо яаж тавьж байгаа ийм онштой хөнгөн хүнд хэлбэрийн хүмүүс яадаг гэдэг ямар тусламж авах хэвээр хизээ эмээ эмчилгээнд ордог энэ бол ийм төрлийн эмгэг энэ гэл амар гоё тайлбарсан юм билээ. За тэгээд тэрийг уншиж байхдаа бид болвол аюу яд юм билээ. Амар их цаг алдаж цаг үрж одоо хэрэгтэй хэрэггүй янз янзын улсуудад
амьдралаа ярьж тэгээд юу яд юм шиг санагдсан. Эртхэн баг дээр нь тусламж аваад зохицуулаа тий амар том юм хохирол учрахаас өмнө шийдэж болох байсан зүйлсүүдийг дандаа дартагдан тулгаад бүх юм дуусаад пятна олцсны араас ингээд явсаар тойрж 9 шидийн хүмүүстэй уулзаж явсараа төгсгөлд нэмждэр очиж уулзаад ингээд яг магадлалтай юм байна да гэж надад өөрт тийм мэдрэмж төрсөн. Гэтэ ном дээр бол яг юм түүх байхгүй л дээ. Надад бол тийм мэдрэмж төрсөн. Нөө хотлоо өнөө би чадна гэдэг улсуудаар нөгөө одоо янз янзын замаар явж үзэж ийм аврал хайж арга зам хайж явж ийснаас зүгээр эртхэн дээрээ зүгээр эвжтэй л уулзах хэрэгтэй байна гэдгийг толгоонд яв гэл орж ирсэн дээ. Тий. За баярлалаа. Одоо ингэж шууд дуусгая. Тий. Тэгээд бид хоёр үүгээр дамжуулан хэлэхэд бол буцаад контент хийгээд эхэлж байна. Хоёрдугаарт гэх юм бол яг энэ мэтчлийн ингээд үтсэн мэдсэн зүйлсүүдээ та бүхэнтэйгээ хуваалцсан. Та бүхэн маань ч гэсэн бас өөрсдөө санал бодлыг хуваалцаарай. Төвшөө дэлгүүн подкаст гэдэг нэртэй юм биш үү те? Саяларлаа. Йоо чи нэр. За подкаст хийсэн юм уу? Подкаст хийсэн штэ эцээ. За. Тэгэхгүй бол нэвтрүүлэг гэвэл одоо эн чинь айгу утгагүй байх болов гэж. Тэгээд доор нь подкаст гэх юм уу, нэвтрүүлэг гэх юм уу, яриа гэхэд юу гэх юм бол за мэдгүй юм дэггүй тэгээд тэр подкаст нь тэгээд подкаст штэ гэж таахгүй. Чи өөрөө хөснээрээ ойлгочихгүй тий. За дараагийн юугаар уулзцгаая баяр та. За баяр та.